За бид нар энд Монгол улсын их хурлын хийх ёстой ажлыг л хийж байгаа. Монгол улсын их хурл хууль баталдаг, хуулийнхаа хэрэгжилтийг нэхэд л энэ сууж байгаа шүү дээ. Хэрэг яриад байгаа юм юу ч байхгүй шүү дээ. Хүний эрхийг хамгаалсан хуулийн хэрэгжилт ямар байгаа юм бэ гэдэг асуудал яриад байгаа болохоос хэрэг яриа суугаад байгаа асуудал байхгүй шүү дээ. Монголын хэвлэл мэдээллийг, Монголын залуучуудын шинэ үеийг айцаар удирдах гэдэг юм уу гэдэг асуудлыг л ярьж байгаа шүү дээ. Ардчлал, хүний эрх, чөлөөтэй зах зээлийг хамгаалахын төлөө бид нар энд ажиллана гэж ардчилсан Монгол улсын парламентын гишүүн болоод суцгааж байгаа шүү дээ. Тэр ажлаа хийж байна. Парламентын гишүүдийг юу хэлсэн хэлээгүйгээр нь шүүмжлэж хоорондоо дайралцах бол бидний үндсэн ажил. Эмзэглээд ах чинь байхгүй, баярлаад ах чинь байхгүй. Үзэл бодлын зөрүүгөө ярих гэж л энд сууж байгаа. Зарчмын байр суурьаараа. Тэгэхээр энэ дээр бол нэг асуудал болоод байгаа байхгүй л үдээ л гэж бодож байна. Үндсэн асуудлын тухайд бол Норог ЦГМ-ийн кейс гэж цаашдаа ер нь яригдах үстэй бодвол. Энэ бол нэг сайтын асуудал ерөөсөө ч биш. Энэ шинэ үе үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх зоригтойгоо үлдэх үгүй юу гэдэг асуудал байхгүй. Тийм учраас орж ирж ярьж байгаа юм би. Хууль зүйн байнгын орны гишүүн биш. Би тэгтээ ардчлалд итгэдэг, ардчлалын үнэт зүйлэнд хайртай ийм л хүн. Хуулийг сахиулж яваасаа гэж бодож зүтгэж яваа. Намчрахаад байгаа ч юм алга. Буруу байвал хөдөө аж ахуйн сайдыг барьж аваад нүдэж явсныг та нар харж л байсан баг. Зөв байвал ардсан намаас томилогдсон хууль зүйн сайдыг төсвийг нь батлуулах гад бүх гишүүдийг тойроод гар үсэг зуруулаад гүйжил явдаг. Хуулиа зөрчөөд байгаа бол уучлаарай харин. Хайр байхгүй шүү найзууд. Монголчуудыг, Монголын ард түмнийг худал гүтгэлгээр хэвлэлийн мэдээгээр дарангуйлж хагаад хэрэг үүсгээд хэрэг нь байвал ялан байдгиймаа гэдэг шиг одоо хүн байвал ялан байдгиймаа гэдэг шиг одоо хандлагаар хандаж нэгдлийн улаан бух царайлцгаагаад байвал уучлаарай. Ийм хүний эрх, ийм хууль зүйн сайд, ийм цагдаагийн байгууллага гэж юу байдаг? Ийм парламентын гишүүч гэж юу байдаг? Юугайгээс уцгааж байгаа юм бид нар энд. Ярих ёстой шүү дээ. Маргаашаас бодвол одоо тэгээд гүтгдэг сайхан ах нар нь нөгөө бүлэглэлийн эсрэг мэсрэг гэдээ манай хууль зүйн сайд яриад нэлээ. Бүлэглэлийнх нь өөрийнх нь бүлэглэлийн толгойлогч одоо бодвол тэгэл бага хаяг тавиал тавьцгаах байлгүй. Тэрний энэний тэр нам компани энэ намын энэ бүлэглэлийн энэ фракцих гэдэг тавьж тавьж л байхгүй. Яагаад гэх юм бол энэний эсрэг зогсож байгаа шүү дээ. Тийм учраас би зориуд хэлж байгаа. Энэ үйл ажиллагаанаас нь хэд хэдэн үр дүн харагдаад байгаа байхгүй. Гэмт хэргийн шалгаж байгаа материал задардаг. Энэ байдлыг болиулмаар байна. Энэ инх хоёр, манай энэ инх хоёр. Хууль зүйн сайд багтаа хамгийн ихний өгсөн үүрэг даалгавар нь энэ гэмт хэргийн материал битээ задлаараа гэдэг нэлийн чанга явж ирсэн. Одоо тэр нь хаана вэ? Хаанаасаа шинэ мэдээллүүд нь гараад идэх юм. Энийг болиулмаар байна шүү хууль зүйн сайдаа. Зөв ажлыг чинь дэмжинэ, буруу ажлыг чинь дэмжихгүй. Хатуу шүмжлэнэ. Эцэст нь тэгээд энэ хууль эрх зүйн өөрчлөлт хийх ёстой бол оруулж ир засгийн газар. Бид нар ч гэсэн гишүүд бас энэ дээр ажиллая. Процессын хуулиуд нь алдаа байгаа бол энэ дээр нь ярив. Бид нар хийх ёстой юм юу вэ гэдгийг л харж энд ярьж байгаа шүү дээ. Монголын залуу үе ардчлал хайртай ард иргэдтэй хандаж хэлэхэд бие биенээ өмөөрөөрөө ардчлалтай хайртай байгаарай. Мэдээллийн ил тод байдал гэдэг бол таны эрх чөлөөний асуудал шүү гэдгийг дахин хэлье. Баярлалаа.